За 16 дугаар бодлогыг бодъё. За 16 дугаар бодлогон дээр дүүл уугна 2. За найзуудтайгаа нийлээд харуулаа байгаа юм байна. Тэгээд бүгдээрээ игнээ зогсоход дүүл уугна 2. За зэрэгцэж зогсохгүй байх. Тэр магадлалыг олоо гэж. За тэгээд 10 хүүхэд байгаад байгаа учраас бид нар магадлал ярьж байгаа учраас хамгийн эхлээд нийт үзэгдлээ тооцсон. За нийт үзэгдэл маань 10 хүүхэд байгаад байгаа учраас 10 бактериал гэсэн үг. Нөгөө 10 хүүхэд маань хоорондоо сэлгэнэ гэсэн үг. За боломжит үзэгдлээ бас тооцох хэрэгтэй. За боломжит үзэгдэл гэдэг маань юу гэсэн үг вэ? Дүүл уугна 2 нийт доор буюу зэрэгцэж зогсохгүй байх. Тэр боломжийг тоолно гэсэн үг. За бүгдээрээ эсрэгээр нь дүүл уугна 2 зэрэгцэж зогсохыгоо тооцоод за нийт боломжоосоо хасчих. За тэгвэл нийт боломж маань 10 бактериал. За дүүл уугна 2 зэрэгцэж зогсно гэдэг маань дүүл уугна 2-ыг 1 хүнгээ үзчих юм бол нийтдээ 10 хүн маань 9 болчихно гэсэн үг. Тэгэхээр хасах нь 9 бактериал. Гэхдээ дүүл уугна 2 маань сэлгэж болох учраас үүнийг бас яах вэ гэхээр 2 бактериалаар үржүүлнэ гэсэн үг. За тэгэхээр магадлал маань юу болж хувирах вэ гэхээр боломжит үзэгдлээ нийт үзэгдэлтэй байх хэвээр. За боломжит үзэгдэл маань 10 бактериал хасах нь 9 бактериалыг үржин 2 бактериал. За нийт үзэгдэл маань 10 бактериал байгаа. За гişүнчлөө баачих юм бол энд 1 болно. За энэ 2 урагдаад 10-1. За тэгэхээр 2 бактериал 5-1 болно. За тэгэхээр магадлал маань 5-4 гэж гарна гэсэн үг. За бодлого номер 17. За бүгдээрээ баг зэрэг хувиргаад биччихье. За синус 4x-ийг хуваах нь 4x-гээд за x-ийг хуваах нь танкс x гэж. За тэгэхээр энэ x-ийг хураагдчихна. Тэгэхээр энэ 4 илүүдэд байгаа учраас бүгдээ 4-оор хөвчлөж. За тэгээ нэгдүгээр хааштай цагаар бодох юм бол 1 үржин 1 үржин 4 гээд бодлогын маань хариу 4 гарна гэсэн үг. За бодлого номер 18. За баг зэрэг хувиргаа бичье. x-ийн хасах 3-ны 2 зэрэг dx. За интеграл авах юм бол x-ийн 3-1-ийг хуваах нь 3-1 хэлнэ 8-аас 27 гэсэн. За тэгэхээр 3-ыг үржин x-ийн 3-1 зэрэг 8-аас 27 болно. За тэгээд хэлээ орлуулах юм бол 3 дор 27-оос хасна 3 дор 8. Тэгээ 3 оржуулна гэсэн. За тэгэхээр 3-ыг үржих нь 3 хасна 2 буюу 3 гарчих гэсэн үг. За бодлого номер 19. За тэгвэл А дээр нэмэх нь B векторын координат юу гарах вэ гэхээр шууд харгалз нэмчин. Тэгэхээр хасах 3 4 болно гэсэн үг. За тэгэхээр А вектор дээр нэмэх нь B векторын урт юу вэ гэхээр язгуурын дор 9 дээр нэмэх нь 16 буюу 5 болно гэсэн үг. За бодлого номер 20. За гурвалж өгсөн байна. За энэ талын 21 гэх юм бол за энэ зүг маань. За энэ 8x энэ 3x гэсэн үг юм байна. За тэгээд бидний олох хэрэгтэй юм уг хоёр талын нийлбэрийг олох юм байна. За тэгэхээр 21-ийн квадрат тэнцүү 9x-ийн квадрат дээр нэмэх нь 64x-ийн квадрат хасах нь 2-ыг үржих нь 3x үржих нь 8x үржих нь за энэ бол 24x-ийн квадрат. Тэгэхээр энэ шиг 40 болоо тэрийг нэмэхлээр 49x-ийн квадрат болно гэсэн үг. За хоёр талаас нь язгуур авчвал 7x тэнцүү 21 буюу x нь 3 болно гэсэн үг. За тэгэх юм бол нэг тал маань 9 болоод нөгөө тал маань 24 болоод нийлбэр нь 33 гэж хариу гарч ирж байгаа гэсэн үг.